За бэлэг үзэж байгаа цаг үеийн минь төрье. За одоо хэдүүлээ юуны талаар ярилцах гэж байна гэхээр бэлтгэл гэдэг зүйлийг илүү дэлгэрэнгүй авч үзье гэж бодлоо. За ер нь бол би хичээлд орохдоо нэг зүйлийг хамгийн түрүүнд цагчилдаг. Энэ юу юм бэ гэхээр та нар одоо бэлтгэл гэдэг юу гэж боддгийм бэ? Бэлтгэл гэж яг гаднаас ингээд сонссон, сурсан мэдсэн зүйл байна уу? Хэрэг тийм юм байвал ер нь бол дахнаас аваад хайчаарай л гэж хэлдэг. Тэгэхгүй бол бид нар яг нэг юм хайрцагт ороод идэх байхгүй юу? Бэлтгэл гэхээр зарим нь төвлөрөл гэдэг, бодлого байхыг хэлдэг ч гэдэм үү. Эсвэл дотоодтойгоо холбогдох ч гэдэм үү. Эсвэл одоо зүүн бэлгээ сайжруулах, за үзэж хардаг болох ч гэдэм үү те. Астралаар аялдаг болох. Одоо юу гэх юм бэ? Зөндөл олон юм хэлдэг байхгүй хүмүүс. Тэгээ энийг яг уу ихэнх нь бол ингээд гаднаас судлаад сонсцсон хүмүүс байгаад байгаа байхгүй. Зарим нь болохоор ингээд удаан тий одоо бүр ингээд орон гэрээ орхиод хөдөө байгальд гараад удаан ингээд зөвхөн өөр өөртөө байгаал нүдэ наал ингээд хитэн одоо өдөр сараар ингээд суугаал байвал тэрийг бас супер бэлтгэл гэж боддог ч юм уу. Ингээд ерөнхийдөө өөр авсан ямар мэдээлэл авснаасаа шалтгаалаад өөр төсөөлөлтөй байгаад байгаа байхгүй хүмүүс. Тэр энийг бол иймэрхүү нэг юм бэлтгэл гэдэг чинь ийм юм гэсэн нэг юм гаднаас сонссон сурсан юм байл ер нь ингээд бүр мартцсан дээр. Тархинаас аваа хичүүл дээр. Яагаад гэхээр бид нар нөгөө уул нь яг бэлтгэл хийгээд ухамсараа сэрээгээд, ухамсараа тэлээд тэнийг ёсондоо өөрийнхөө тэр оюун биелийг ухамсар ухаанаа тэлэх буюу гэрэл нэмэх буюу гээрх тэр процесс руу ороод байгаа штэ. Ер нь бол гол зорилго нь тэр л ахгүй. Тэгээ өөр зорилготой байж болно л доо. Гэхдээ ер нь бол одоо хамгийн оройн дэд зорилго нь нэдэг. Гэтэл нөгөө яг бэлтгэл гэдэг чинь ийм байдаг гэсэн тийм итгэл үнэмшлийг тархиндаа суулгацсан буюу хайрцагт орчхоор бид нар нөгөө сэрэх гээд байгаа ухамсараа хасчдаг байхгүй юу? Одоо жишээлбэл бэлтгэл гэдэг чинь удаан суухыг хэлдэг ч гэх юм уу, бэлтгэл гэдэг одоо юм үзэж хардаг болохыг хэлдэг ч гэх юм уу те. Ичэдээ юм мэдрэхийг хэлдэг. Эсвэл бэлтгэл гэдэг чинь ингээд юм бодлого суухыг зөвхөн янзлал дээрээ төвлөрөл бодлого суухоосонд орших самадад орохыг хэлдэг гэл нэг юм ингээд сонсцсон судалчихсан тэрэндээ итгэчихсэн явж ил энэ гаднаас сонсож сурсан зүйл маань ерөөсө бидний нөгөө оройн хүрдэнд блок болчдгоо тархины төгж байгаа хгүй. Тэгэхээр чи ингээ оройн хүрд блоктой байхаар чин бид нар нөгөө нэг сэтгэлийнхэн тэр гол зорилгыг биелүүлж чадахгүй шүү дээ. Эхлээд энэ оройн хүрдээ блокноос гаргах шаардлагатай болчдөг байхгүй юу? Тэгжиж аливаа юм чинь ер нь тийм те дээрээс нэг юм ингээд би одоо жишээлбэл нэг цэцэг навч ургуулах гэдэг дээр нэг том тоосох тавьчаад тэр чинь ургуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр дээр нь байгаа таглаад байгаа тоосох ч юм уу тэр хаагаад байгаа хаалга нээдэг ч юм уу тийм ээ ингээд нэг юм ямар ч нэг уяа хүлээс нэг дарсан бүтсэн юм байхгүй болгож аливаа юм ингэж гаргаж ургуулж авна шүү дээ. Тэрнтэй яг ижилхэн бид нар одоо энэ ухамсараа тэлж ухамсарынхаа савыг ингээд томруулах гэдэг аахгүй гэсэн гол зорилго маань. Гэтэл ямар нэгэн тэр блок буюу гаднаас авсан мэдээлэлтэй шүүлтүргөөр шууд итгээд үнэмссэн ч юм уу яг ийм байдаг гэж тархиндаа суулгачихсан тархиндаа юм төвөгжөө хийсэн ч юм уу блоконд орсон бахаар бид нар хөгжихгүй байдаг. Тийм учраас элдв янзын ингээд гаднаас сонссон юм бол бүгдийн сайхан манайхан мартчихаал гэж цагдаг байхгүй. Тэгээ ер нь бэлтгэл бол ямар ч гэж болно. Одоо сүүлийн үед бол бэлтгэлийг маш гоё бүтээлчээр хийж болж штэ. Энэ бол хүний дотоодоос гарч байгаа тэр бүтээлч санаа ахгүй. Одоо хөвтөж хийж болж, гүүж явахтаа бэлтгэж болж юм тийм ээ. Өөр одоо яахан дээ тэгэл бэлтгэлийг бол ямраар л хийж үнэхээр үр дүнгийг гаргаж чадчихлаа. Сэтгэлтэйгээ ажиллах бас бэлтгэл болчихж байгаа. Нэг юм сураад авчиж байна гэдэг чинь бэлтгэлтэй. Нэг юм ухаарад авчиж байна гэдэг чинь бас бэлтгэл ч гэдэг юм ингээл бэлтгэл гэдэг чинь өөрөө юм өсөж хөгжиж дэвшиж тийм ээ энэ дотор талаасаа ургах тэр ухамсараа тэлэгч гэдэг юм уу ингэж чадчихл байвал та бэлтгэлээ яаж ч хийсэн болно гэсэн юм хязгааргүй боломжтой зүйл байгаа байхгүй. Тэгэл өчнөө олон бэлтгэлийн төрөл байдаг чинь энэний баталгаа штэ. Энийг чинь хин нэгэн зохиоцсон бэлтгэл тийм ээ хин нэгэн заагаад өгсөн бэлтгэл байхгүй. Тэг яагаад ийм олон бэлтгэл байгаа гэхээр энэ шин санаа гаргацсан ба штэ. Нэг хүний олсон бэлтгэл олон хүн таалагдсан бол тэр нь алдартай болцдог ч юм уу те. Ингээд
маш олон төрлийн бэлтгэл байна. Энэ бол ямар ч тийм хашигдах, хязгаарлагдах яг бэлтгэл гэж ийм л юм байдаг юм а гэсэн нэг юм барьсан нэг юм таарцсан зүйл огт байдаггүй байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс тэгдэлтэй би бэлтгэл хийж чадахгүй байна, би төвлөрч чадахгүй байна гэдэг. Гэтэ яг үнэндээ яг бэлтгэл хийж чаддгүй хүн гэж юм байхгүй. Үнэхээр нөгөө нэм тархиндаа гэмтэлтэй ч юм уу те сэтгэн бодох чадвараа бүр алдчихсан ч юм бүр тийм хэцүү байдалд орчоогүй бол ямар ч хүн бэлтгэлийг хийж чаддаг. Гэтэл яагаад тэр хүн өөрийгөө би бэлтгэл хийж чадахгүй, би төвлөрч чадахгүй байна. Ингээд бэлтгэл аягүй хэцүү байна гэд байгаа чинь тэр хүн бэлтгэл гэдэг ийм юм байдаг юм а гэсэн нэг хитгэн юм л мэдээд байгаа байхгүй юу. Яг тэр нь болохгүй болохоор тэр нь төвөгтэй санагдахаар би бэлтгэл хийж чадахгүй ингээ хайчдаг. Үгтэл тэр танд болохгүй байгаа бол зүгээр өөр бэлтгэл хийж болно шүү дээ, тийм ээ. Өөр зүйлийг бэлтгэл болгочих болно шүү дээ. Юу ч хийж болно шүү дээ. Ер нь тэгээ би өөрөөсөө нэг юм анзаараад ажиглаад мэдчихэж байна гэдэг чинь эн чинь бас бэлтгэл шүү дээ. Өөрийнхөө нэг одоо дутагдлыг олоод харчлаа. Тэрийг ингээд гоё цэвэрлжлээ, засчлаа, тийм ээ. Нэг юм ч гэсэн ухаараад авчлаа. Нэг зүүр зүг ч гэсэнтэй голдоо хүртэл ухаараад авчлаа. Нэг хүний хэлсэн үг ч гэсэнтэй би ойлгоход яг дотроос ингээ ойлгоод байна гэдэг чинь л энийг хараад байна гэдэг чинь эн чинь бэлтгэл шүү дээ. Энэ бол бүр маш гоё бэлтгэл байхгүй. Эсвэл би сэтгэл зүрхээ чагнаад ингээд хөвтөж чинь. Миний сэтгэл юу мэдэрч чинь. Энэ сэтгэлийн гоё нандин мэдрэмжүүд байдаг шүү дээ. Морох ч гэдэг юм уу. Эсвэл нэг гоё юм хайрыг мэдрэх, дурлалыг мэдрэх. Энэ мэдрэмж рүү гүн орол хөвтөлтэй. Эн чинь бас бэлтгэл шүү дээ. Гэтэл эдгээр зүйлсийг хийж чаддгүй хүн гэж ер нь бол ховор. Тэгэд яагаад бэлтгэл би хийж чадахгүй ан гэд байгаа чинь ер нь бэлтгэл гэдэг чинь ийм юм байдаг гэсэн тархины хайрцагталтаас болоод байгаа байхгүй. Төвлөрөл гэдэг чинь ийм юм байдаг ингээд хэдхэн техник сурцсан ч юм уу. Ингүүл яг бэлтгэл болдог, ингэж л бэлтгэлдэг гэдэг нэг хэдхэн бэлтгэлийн арга техник сурчингуудаа тэрэнд өөрөөгөө юу яах гэдэг штеп. Одоо нөгөө хийх гээд байгаа байхгүй. Тэгээ магадгүй энэ бэлтгэлийн арга техникүүд хүмүүс таарахгүй болно ш. Заримд нь таараа, заримд нь таарахгүй ч болно. Таарахгүй байлаа гэд би бэлтгэж чадахгүй байна гэсэн үг биш байхгүй. Тэгээ уул нь бол бэлтгэлийн бол хамгийн супер зорилго бол ерөнхийдөө хүн ухамсараа хөгжүүлэх, нээх, нөгөө ухамсараа тэлэх буюу орой урдныхаа блокноос гарах, ямар ч уяа хүлээсгүй болох тийм ээ. Тэр оюун санааны бодлын гэдгийм үү ямар ч тийм юм чүдэр, хязгаар, уяа хүлээс тийм юмнаас ингээл гарах ямар ч тийм байхгүй болох ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тэрийг л ингээд төсөөд байгаа байхгүй юу. Хязгаарыг даах биш тий. Хязгаараас гарах, хязгаарыг даах, хайрцагнаас гарах одоо юу гэж хэлдэг юм бэ? Энэ бол хамгийн супер зорилго байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол яг матрицын дүнд амьдарч байгааг та нар мэднэ тийм ээ. Матриц гэдэг нь одоо энэ гурван хэмжээст ухамсар байгаад байгаа байхгүй. Энийгээ анзаарч ажиллаж чинь энээсээ ингээд гарч ийна. Зарим юм ингээд ойлгоод байна гэдэг чинь энэ бол маш гоё ингээд бэлтгэлээ амжилттай хийж байгаа нэг жишээ шүү дээ. Заавал бэлтгэлээ ингээд нүдэн анаад суугаад хийх албагүй шүү тийм ээ. Эсвэл бодлого төвшөнд ороод тэрийг бэлтгэл гээл тэгж өөрийгөө хайрцлах хэрэг байхгүй шүү дээ. Ер нь бол бид нар өсөж гин, сурж гин, дэвшиж гин, яг голоосоо юм ойлгож ухаарж гин, ажиглаж чадж гин, тэр мэдрэмжийг авч чадж гин, бүтээ сэтгэлгээ гаргаж чадж гин, юм шин юм гоё ингээд бүтээж чадж гин, уралж гин гэдэг чинь энэ бол бас бэлтгэлийн маш гоё дэвшилт байгаа байхгүй. Тэгээ энэ болгон чинь бэлтгэл. Тэгээ аль тохирохоо, аль гоё санагдснаа тэрийг ингээд дотоод зөнгөө дагаад хийх л хэрэгтэй. Түүнээс ш нэг юм давж хашигдаал эсвэл одоо заавал хүний нэг зааснаар явах гал тэ эн чинь зүгээр нэг л төрлийн санаа штэ. Тэгээ энэнд өөрийгөө тааруулах гад өөрийгөө тохируулах гадах шаардлага байхгүй. Та ямарваа нэгэн хүний хэн нэгний одоо тэр гэрсэн хүн байж болно. Тэр хүний зохиосон гаргасан бэлтгэлд өөрийгөө нээцүүлэх гэж явах биш. Өөртөө таарсан бэлтгэлийг өөрөө бий болгох хэрэгтэй байхгүй юу? Уул нэг л бэлтгэл гэдэг чинь хамаагүй гоё кайфтай болж ирнэ. За тэгээ альва юмыг ингээд жаргалтай кайфтай хийдэг болчвол эн чинь гоё ш тийм ээ. Би ингээд жаргаж байхдаа өсөж чинь хөгжиж чинь гэсэн үг шүү дээ. За жишээлбэл йог гэдэг байгаа тийм ээ, хөдөлгөөнт бэлтгэл. За хөдөлгөөн хийх дургуй ч гэдэг юм уу, тийм хүнд бол одоо фитнес ч гэдэг юм йог бол үнэхээр бүр ингээд хар даарсан зүүч байх бах. Гэхдээ яг тэр нэг зарим хүмүүс чинь нэг фитнес ч юм уу йог нэг хөдөлгөөнд ингээд гинт ингээд дурлаад ордог шүү дээ тийм ээ. Тэг ингээд салж чадахгүй тийм ингээд тэрнээс бүр маш гоё кайфыг мэдрээд авахгүй. Ингээд сурчвал гоё шүү дээ. Тэр йогоос ч гэдэг юм уу тэр дасгал хөдөлгөөнөөс спортоос кайф аваа сурчвал тэр хүн чинь жаргангаа ирүүл болж гин, жаргангаа би хаана гоё болж гин, хөгжиж гин тийм ээ. Инхээр чин тэрэн шиг гоё юм хаана байгаа юм бэ?
Ажлыг ч гэсэн тийм шүү дээ. Үзээддэг ажилдаа орчвол яаж зоох вэ? Гэтэл дуртай бүр яаж ч ийс уйдахгүй тийм ажилд орчмоо, тийм ажлыг өөрөө бүтээгээд ингэ явж ивэл би жаргангаа мөнгө олж болчлаа шүү дээ. Тийм ээ? Хөө ер нь ингээд заавал ингээд зовж ш нэг юмд хүрнэ гэд бас бодоод идэг. Энэ зарим талаар үнэн боловч эн чинь зөвхөн бас нэг юм санаа ахгүй. Гэтэл бүх зүйл дээр бид нар заавал ингээд зовжиж мөнгө олох хэвээр, зовжиж ингээ хасан ч гэх юм уу, зовжиж сайжирдаг, зовжиж одоо ухаан суудаг ч гэх юм уу. Эн чинь зөвхөн яг бүх зүйл нь тийм гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр бидний бас нэг юм тархины блок, оройн хүртний блок ерөөсөө зовжиж, махарчиж, зүтгэжж л ингээд бөө юм болж нэг амжилтанд хүрдэг ч гэдэг юм уу, юм бүтээдэг гэж ойлгочихсон. Энд чи хайрцаг штеп. Тэлийн зовхгүйгээр мөнгө олж байгаа бүр жаргангаа бүр кайф авангаа мөнгө олж байгаа хүмүүс бас байна штеп. Энэ боломжтой тийм ээ. Кайф аваад гой баяр жаргалыг мэдрээд гой жаргангаа ирүүл болоод бие хаагаа хөгжүүлээд ингээд явж байгаа хүмүүс бас байгаад байгаа хгүй. Тэр яагаад тэгж болохгүй гэж. Тэгвэл бясалгал ч гэсэн ямар ч ялгаагүй штеп. Та өөрөө тэр яаж би бясалгал хийвэл гоё тийм тэрийг хийлтэй. Усанд орж явахдаа бясалгал хийгээд маш гоё кайф авдаг бол тийм ээ. Тэрийг хий. Байндаа гоё халуус дүүрэг дуртай зүйлсүүд хий. За эргэн тойрондоо лаасаа үнэртэн тавьж болно. Тэгэд гоё юм харанхуй тасдаг гэрэл эднэр тавиал ай май тавиал суулта бясалгал та. Тэр чинь маш гоё мэдрэмжийг авангаа би дотооддоо харилцаж гин, өөрийгөө ажиглаж гин, дотоод сүнстэйгээ ингээд холбоо үүсгээд зөнгөө хурцлж гин, дээрэс нь уснаас гоё эрчим энерги авж гин, тунгаалтын бясалгалаа хийчихэж гин, тийм ээ. Өөр одоо яг ингээд юм ухаарч ойлгож авж гин, өөртөө ярьж байгаа тунгаалтын бясалгал хийгээ тий. Эн чинь гоё штий. Хангалттай гоё жаргаж өсөж штий ухамсар, тийм ээ. Энэ боломжуудыг одоо энэ цаг үед олгоцсон байгаа байхгүй. Тэр зовжиж өмнөд хүрнэ гэдэг чинь бол ер нь бол жил ирэх тусам л багасч байгаа. Бид нэр ингээд бүр гоё нөөц боломж биднэрт байдаг юм байна, боломжууд байдаг юм байна, тийм ээ. Гой ингээд санаа гаргахад бол хинч хашихгүй юм байна, таалж чадчихвэл юм болох юм байна гэсэн ийм гоё юм мессежүүдийг бол өгöd байгаа шүү дээ. Энерги, орчлон ертөнцийн энерги гэдэг зүйл чинь. За тэгээ өөр спорт дуртай хүн бол спортоо бясалгал болгож болно. Одоо гүүхээсээ яг гүүж явахдаа ч юм уу тэр тасгалыг хийж явахдаа тэр йогыг хийж явахдаа бие ингээ хөнгөрч байгааг мэдэрнэ. Тэр оюун бодлоосоо чөлөөлөгдөөл тий өөрийг ингээд хасцсан байдаг тархины бодлоосоо чөлөөлөгдөөл оронд нь ингээл маш гоё цоош нь дээд хэмжээс эрчим энергийг мэдрэл тэгж яхахтаа яг ингээл зөнгөө сонсоод өөртөө харьцдаг ч юм уу тунгаан бясалгахаа хийдэг ч юм уу ингээд бас гоё жаргангаа хөгжиж болж юм биеэрч болж юм. Тэгээ яг хуу миний хувьд ч гэсэндээ ер нь тэгэл маш их төвчээр хатуужил тийм зүйлсийг гаргаж ижил хүн гэгэрдэг гэж бас ойлголттой байсан л та. Гэхдээ бол эн чинь зөвхөн нэг үнцэг байсан юм байна. Одоо бол үнэхээр ингээд гоё тоглонгоо дуртай амаа хийнгээ энийг өөртөө аль нь хамгийн гоё тохиромжтой байна. Ямар ч удаа хязгааргүй уяа хүлээсгүй хайрцаггүйгээр би өөртөө бясалгалаа зохиож хийж болох юм байна штэ гэдгийг хэрэгжүүлээ явж байгаа учраас та бүхэн санал болгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр төвлөрөл үүсгэж чаддгүй бясалгал хийж чадахгүй байна гэдэг чинь зүгээр л эн чинь тархины л блок юм бэлээ. Энийг бол ямар ч хүн чадна. Үнэхээр зориод би бясалгал хийе гэж байгаа хүмүүс бол чаднаа. Тэгээд угаасаа урам зориг ороод идэх байхгүй хүн жоохон сайжрахаар ингээл 7 хоногийн дараа хэд арай өөр болоод 7 хоногийн дараа хэд арай л өөр мэдрэмж мэдрэл нэг ганцхан юм ойлгодог байсан бол явандаа нэг 2 3 юм ойлгодог болоо тий. Хариултаа бүр ингээл дотоодоос асуусан хариултаа нэг хэдэн хоногийн дараа авдаг байсан бол сүүл рүүгээ хэдхэн цагийн дотор авдаг болоо заримдаа хэдэн минутын дотор авдаг болоо ингээл ахиц харахаар тэр чинь хүн урамшаад баярлаад ямар гоё юм бэ би чадаад ирнэ гэдэг ч юм ингээ явдаг байхгүй. Тэгээ ер нь ингээд нэг юм гоншгоноор байгаад бас хэрэггүй бас нэг яг ингээл болохгүй байх чадахгүй байх бүтгүй тэр хүн ийм юм гой хараад хахад би харж чадахгүй юм ч гэдэг юм уу энэ хүн төрөлхийн хөвгөлтэй юм байна би тэгтэл болоогүй юм би ерөөсө бүтэхгүй гэдэг ч юм ингээл өөрийгөө доош нь чихэд идэг хүмүүс бас байдаг энэ нь бол болохгүй шүү дээ тэр хүн ингээ бясалгал хийгээд ямар мэдрэмж авч ийн ямар шуухан агцтай төлөвтэй байна гэдэг чинь тэр хүний л одоо заяа замналахгүй. Тэг хүн болгон онцгой дахин давтагдчихгүй учраас хүн болгоны тэр заяа замнал өөрийнх нь тэр өгөгдөл сүнсний тэр туршлага өөр байгаа. Тэгэхээр тийм учраас өөрийгөө ерөөсөө бусдтай битгий харьцуул. Тийм онцгой хүн болгон тийм онцгой өгөгдөлтэй өөр гэсэн замналтай эн чинь ямар ч хязгааргүй одоо бүр
шин санаанд бол ямар ч хориг саад байхгүй байхад өөрийгөө бусдтай харьцуулж байна гэдэг чинь бас л нэг юм бодох асуудал байгаа байхгүй. Энэ дээр хүртэл бид нэр тунгаах хэрэгтэй. Тэгээд бусдтай харьцуулаад хаар дотор сүнс гунддаг. Тэгээ өөртөө улам ингээл хаалт тавиад чадахгүй байна, болохгүй байна, бүтггүй байна гэх тусам л өөртөө хаалт тавиад байдаг. Тэгэхээр ерөөсөө за тэгвэл би ингээд нэг оролдоод үзье. Тэгвэл би ингээд гоё өөрийгөө жаргаач. Тэгвэл би ингэж гоё өөрийгөө хайрлаа тийм ээ. Ингүүл би бас нэг гоё шин санаа авч магадгүй ш. Би эсвэл бүтээлч байгаад үзье л та. Тэгвэл би ингээд улам ингээд оюун санаа ухаан бэлэг минь хурцлагтаад өөртөө харьцах боломж ингээд гарч ирдэж магадгүй ш тэгээд гоё өөдрөг байх хэрэгтэй. Тэгээ ер нь энэ шашныг би бас жоохон буруутгамаар санагдчихэв. Гэхдээ яг хөө тэгээд шашин угаасаа тэгэл байх ёстой бол байгаа л ахaltaа. Гэхдээ та нарт ингээд яг хөө зөвлөмж маягийн юм хэлэхэд одоо ингээд Христийн сүмд орсон ч за би гэхдээ Христийн сүмд орж үзээгүй л гэхдээ зөв төсөөлж бодож байгаа байхгүй. Христийн сүмд ороод эсвэл нэг гандан хийдэн дээр ороод хаар бүгд ингээд serious гэдэгтэй чухал царайтай. Тэгэл ийм нэг юм за яг Христийн сүмдтэй арай нэг гайгүй дуулж муулаад гайгүй баригдалт нь гайгүй. Тэгэхэд одоо гандан манд нь ордог ч юм уу нөгөө шарын шаш, улааны шашин ч гэдэг юм уу ингээд ийм сүнслэг байдлыг биднэрт үзүүлж байгаа газрууд өөртөө маш их тийм сүнслэг эгондоо баригдсан байгаа байхгүй юу. Одоо ингээл нэг л их ингээл зовсон, мацаг барьсан одоо тэр тэгж зовсноороо тэгж мацаг барьснараа ингээд өөргөө харуулад ч байгаа юм шиг те ингэх ёстой ингэж л хөнгө гэрнж гэдэг юм уу. Тийм юм бид нар заагаад байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Тэгээ бид нар яг тэрийг харангуйтаа ер нь ингээл гоё энийгээл хөөрөөл тэгэл гоё дуулж бүжиглээл гоё хошин шог нарийн хийгээл ингээд байж болохгүй юм байна. Ер нь ингээл гэгэрсэн хүн гэдэг чинь тийм ээ бясалгаж байгаа хүн гэдэг чинь ерөөсөө ийм төлөв төвшин байх хэрэгтэй юм байна. Ийм нэг дүнсгэр байх хэрэгтэй юм байна. Нэг л их юм чухал сериусны байх хэрэгтэй юм ингээ ойлгочтой. Гэтэл үгүй ээ. Жинхэнэ гэгэрэл гэдэг бол хязгаарыг давсан эрхчлөө байдаг, хязгаарыг давсан баяр баясгалал байдаг. Жинхэнэ гэгэрэл гэдэг бол хязгаарыг давсан бүр гой сайхан мэдрэмж байдаг байхгүй юу? Тэгэхээр эсэргээр байгаас бид нарт үзүүлээд идэв юмнаас. Тэгэхээр ерөөсөө тэр хүүхчиг хөөрч, баясаж, тоглож, наадаж энэ блокноосоо гарч тийм ээ. Тэрнийх нухацтай, нэг ухаантай царайлал, нэг ингээл намтай царайлал тий нэг ийм дүр эсгээд явж ирсний оронд баг ингээд тэнийг үйсэн дээр ахгүй юу. Тэгэхгүй ингээд ийм сүнслэг эго гэдэг юм байдаг. Тэр нь болохоор ерөөсөө л ингээд төлөв төвшин ингээд нэг ухаантай царай гаргана. Тэгээл нэг юм өөрийгөө цэгнэлтэй нэг ингээд хоолоо моолоо хүртэл ингээд яг нэг юмд очиж наа гэл ингээд нэг юм одоо нөгөө хүм уулгач штэ би лам нарын хоолоо молоо тий. Тийм яг ингээд олон жил ном уншаад ингээд яцгаад тийм болчдөг юм бэлээ хөрхө буруутгах аргагүй л дээ. Гэхдээ үнэхээр уйтгартай. Би бол тийм хоолойг бол удаан сонсож чадахгүй юм бэл. Тэгээл нэг юм хөнгөнсөө олгоор ингээд наа ийм байдгаа, тийм байдгаа ингэдэгэ гэл. Инхээр нэг юм тэр хүн тэгж ярихаар яг тэр хүнийг энэ ямар гоё төлөв төвшин хүн бэ? Ямар гоё ухаалаг хүн бэ гэж харах гээд байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүн ингээд тэр байдлаараа ингээд ухаалаг төлөв төвшин бясалгал гэгэрэл гэдэг чинь ийм байд ингээд бид нарыг бас хайрцаглаж байгаа байхгүй. Яг тийм хүмүүс төрөлхийн тийм хүмүүс байж болно шүү дээ. Одоо жишээ нь дудтай багш их төрөлхийн тийм байсан байгаа байхгүй юу? Ер нь ингээд ам олон төлөв төвшин юм. Тэс чинь дудтай багшийн л онцлог. Гэтэл одоо бусад гэгэрсэн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ошо багш байна, Кришна байна тий. Тэгээл нөгөө хар зах дээр нөгөө үйл хийдэг одоо Сараха гэдэг гэгэрсэн эмэгтэй хүн тэгээл Мелбогт багш байна. Энэ болгон өөр ингэсэн онцлогтой шүү дээ. Гэхдээ тэр байтугай бүр баян инээгээл явж идэг нэг хятадын гэгэрсэн хүн байдаг гэж уншчихлээсэн байхгүй. Бүр тачигт л инээгээл энд ч юм харсныг шоолж инээгээл тэнд ч юм харсан инээдтэй харагдаж инээгээл хүмүүс ихэндээ тэр гэгэрсэн хүнийг ингээл энэ галзуу юм солиотой юм гэж боддог гэсэн. Гэтэ явандаа хүлэн зөвшөөрсөн энэ инээдэг буддаа гэдэг нэртэйсэн байхгүй. Тэгэл бүр хорвоо ертөнц ингээл харахаар бүгд л хошин санагдаал инээгээл бүр тэгэл инээж хэсэг ингээл нам тавин чимэг болдог гэсэн. Тэгжээл яг ингээл амьдралд гараад ирэхээр дахиад тачигт хөрөөл инээгээл те. Бид нар одоо тийм үнийг харах юм бол гэгэрсэн гэж харахгүй шүү дээ. Ямар хачин хүн бэ гэж харах. Эсвэл ингээл одоо Кришна шиг ч юм уу ингээл баян ингээл дуулж бүжиглээл хөгжим дараал явуул одоо бид нар энэ ямар ажилгүй хүн бэ гэж харддаг ч юм уу тий.
гэгэрсэн хүн гэж харахгүй шүү. Гэтэл ингээд бид нар бас маш том хайрцагтай байдаг байхгүй юу? Гэгэрсэн хүн гэхээр л нэг юм төлөв төвшин ингээд будтай багш шиг ч гэдэг юм ингээд эсвэл нэг хийд гандангийн нөгөө нэг ямар богдч гинөө тэднэр шиг ингээд суучих хэвээр юм шиг те. Үгүй шүү дээ. Энэ зөвхөн нэг л үнцэг шүү дээ. Бид нар маш гоё баялаг хорвоо ертөнцийн дээр амьдарч байна. Маш гоё эрх чөлөөтэй бүтээл санаа хашигдахгүй бүр ингээд хязгааргүй нэг тийм гоё тийм ямар ч уяа хүлээсгүй тийм гоё орчлон ертөнцийн дээр амьдарч яагаад хэдхэн хүний дүр төр хэдхэн шашны тэр дүр байдал дээр бид нар өөрийгөө хайрцаглах ёстой гэж тийм ээ. Тэр энэ бодох асуудал ахгүй. Үнэхээр бодох асуудал юм билээ. Тэгээ ер нь бол гэгэл гэдэг чинь өөрөө маш гоё тавирал оо блокноос гарч байгаа үйл явдал тийм ээ. Энэ ингэчээвэл та бяцлаглаа маш гоё хийж штэ. Та инээдэг болж ивэл үнэхээр гоё юм. Бяцлал сайн байна. Та бүжгэлдэг болж ивэл дуулддаг болж ивэл тийм ээ. Хүүхчиг болж ивэл таны бяцлал үнэхээр сүрбэр явж чинь энэ дээрээ л ажил. Энийг яаж ийм таны л дуурахгүй. Ерөөсөө өөртөө битгий тэгж шашаарэ. За тэгээ ер нь бол ингээл илүү хүн их нухацтай болох тусмаа эго ихсдэг. Хүн их нухацтай бой суртай болох тусам хөшөрдөг. Чулууждаг. Эгоноос олоод чулууждаг. Гэтэл ингээд хүүхчиг болох тусам тавирдаг. Хорвоо ертөнцтэй хамт урсдаг тийм ээ. Яг байгаль шиг болдог. Байгаль бол хизээж тийм уйдгартай гонгийн биш. Байгальд бол 9 шидээр дүр зургаа өөрчилж идэг тийм ээ. 9 шид болдог. Ямар гоё урлаглаг гэж санаж байна. Байгал та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Нарны тусгал мөрчл өдөрт хэдэн янзын зураг үзүүлээд та. Үүл тэнгэрийн байдал ямар гоё яруу тансах юм бэ те. Ерөөс ингээл байгаад тахгүй бац те. Бороо орж ийн, цас орж ийн, салхилж ийн, шуурж ийн, налааж ийн те. Хаяа ингээл цэцэг жимсээ ингээд дэлгэрүүлээл үзэсгэлэнтэй болж ийн. Хаяа ингээд шуурж ийн те. Энэ байгаль ч өөр маш өндөр хэмжээсэн гэгэрсэн ухамсар шүү дээ. Дэлхий өөр сүнстэй. Дэлхийн ухамсар биднийхээс бүр хоол давсан. Энэ том гаргийн ухамсар хүний ухамсар хооронд ингээ харьцуулах юм бол бидний ухамсар хажууд нь шоргоолцсон шиг байхгүй. Гэтэл энэ гой гэгэрсэн өндөр төвшний байгаль ихэн ухамсар өөрөө ямар юм тийм ээ. Амьдлаг баастай. Жинхэнэ уйлах үедээ уйлал, энийх үедээ энийг л цэцэг нохоогоо дэлгэх үедээ дэлгээл, шуурах үедээ шуурал. Энэ бол жинхэнэ өндөр ухамсарын энэ гой талхсан, цалхсан, өргөн дэлгэр байгаа мэдрэмж байгаа байхгүй. Ийм гой. Бүр яг урлаг жинхэнэ утгаараа урлаг. Ийм болж ивэл тагоо яваад байгаа байхгүй. Яг бяцлагч үнэхээр супер болж ин төгс байж наа л гэсэн. Түүнээс шингээд нэг юм гашигдсан хэлбэр дүрстэй яваад байвал энэ бол эго юм аа. Сүнслэг эго гэж үнэхээр байгаа. Одоо ингээл би одоо нэг ингээл энэтэг төвдөөс ирсэн хүмүүст ингээд шүтгэгдсэн багшийн сургалтын сугаал сертификат авчид би мундаг болчихно гэж бодж ивэл энэ эго юм байна. Бяцлал ихтэй ингээл заавал цагаан магаан хувц өмсөөл ингээд 9 шид юм ингээд тойруулаа тий. Тэгэл аль болох нөгөө дүрдээ ороод байх тусам энэ бас эго байхгүй. Эсвэл нэг хашилтанд ортсон тий. Хит мацаг барайл хит ингээл нэг юм ингээл өөрийгөө барайл заавал нэг цагтаа бяцлал хийх гээл тийм ээ. Заавал өглөөрт босгол ингээл ийм дадал зуршилт хүлэгдээл ингээл ирсэн эн чинь бас хүмүл байдал руу орж шít. Хорвоо ертөнцийн нэг голын урсгал ахиж тавтаж урсдаггүй. Хорвоо ертөнцийн нэг өдөр яг ижлэхэн өнгөрдөггүй. Үйлсийн хэлбэр ахиж тавтагддаггүй. Энэ юу илэрхийлээд байна гэхээр энэ зүйл амьдлаг байгааг ингэж илэрхийлдэг. Гэтэл яг нэг дадал зуршилтаа хүлэгдээл яг нэг юмдаа автцсан бол энэ амьдлаг биш энэ улам хүчээд байгаа нэг хэлбэр байхгүй. Хүмүл болж байгаа хэлбэр. Тэгэхээр бид нар бас энэ сүнслэг эгогоо ялгаж салгадаг болмоор байна. Одоо тэгэл иймч дээд чад, тиймч өндөр гэгэрэл, тиймч мундаг үнэтэй төвдөөс ирсэн тийм гэгэрсэн багш гээл өчнөө мөнгө төгрөгөө барьжгүйгээл тиймч өмнө иймч ид хэрэглэл, иймч цагаан хувцас, иймч яасан хийсний таримтайлаа, иймч яасан хийсний таримтай ирэх бугуйч гэл хитрхээ бас ингэж явах чинь сүнслэг эго штэ. Тэгээл нэг энэтэгт очиол те төвдөд очиол ингээл нэг юм авшиг хүртэл ингээл мацаг сахилт ороод өөрч яагаад итгэлээ нэг хойд дүрмүр ингээл болж молол за уучлаарай энэ бол нэр хоцрогдсон арга шүү. Энэ бол шашны мухарс шүү. Би нэрээ намайг шүүмжлэх хүмүүс ингээ байдаг л та энийг ярихаар ингээ зарим яг итгэцэн хүмүүс нь итгээд ингээ дагаа явж байгаа хүмүүс бол энэ одоо юугаа ч мэдгүй гэж юу гэдэг. Яг хөө тийм шүүмжлэлт бол би орж исэн. Гэтэл би хэлээ үнэхээр энэ чи эго л өсөгдөг зүйл шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Тэгэхээр ерөөсөө энэ
жинхэнэ амьдлаг байдал, жинхэнэ гэгэрэл, жинхэнэ сулрал, тавиралт ингээд хязгааргүй болж гэн өсөж томорж байгаа байдал чинь шал өөр байдаг юм аа гэдгийг би та нарт ойлгуулахыг хичээгээд байгаамаа. За үнэхээр сайхан ярил энэ хүртэл сонссонд талархлаа. Ингээд дуусгая.